Америкт төгсөгчдийн холбоо үзүүлж байна. Өмнөх ангид бид хүсэл сонирхлоо хэрхэн зөв тодорхойлох талаар ярилцсан бол энэ ангид авьяас уур чадвараа нэг талаар ярилцъя. Хамгийн эхлээд чи өөрийгөө таних хэрэгтэй. Өдөр тутмынхаа амьдралд юуг бусдаас илүү дэвшилттэй, ямар ч төвгүй хийгээд байна гэдгийг ажиглаад үзээрэй. Авьяас уур чадвар гэхээр зөвхөн дуулах, бүжиглэх, зурах, спортоор сайн хичээлдэг байх гэх мэт урлаг спортын талын чадварууд хамгийн түрүүнд бодогдож байгаа биз? Гэхдээ эдгээрээс гадна тэр бүр анзаарагдаад байдаггүй жижиг зүйлс хүртэл бусдаас ялгарах давуу тал ч болж болно. Жишээлбэл танаа эгч хүүхдээ харуулъя гэж чамаас гуйдаг байх. Хүүгэд харах бол хүн бүрийн хийх дуртай ажил биш. Харин чи эгчийнхээ хүүхдийг сайн хардаг. Эгчээ чинь хүүхэд чам дээр ирэх дуртай байж болно. Хэрв чи хүүхдүүдтэй сайн харилцдаг, хүүхдэд хайртай байлаа гэж бодоход тэр чинь нэг төрлийн авьяас давуу тал, харилцааны ур чадвар юм. Жишээ нь ийм чадвартай хүмүүст багшийн мэргэжил илүү тохиромжтой байдаг. Өөрийгөө сайн ажигласны дараагаар чамайг сайн мэддэг гэр бүлийн гишүүд болон найз нөхдөөсөө би юунд сайн бэ? Та нар намайг ямар авьяас чадвартай гэж бодож байна вэ гэд давхар асуугаад үзээрэй. Чиний огт анзаараагүй юмыг тэд нар анзаарсан байх магадлалтай. Хэрв чиний ажиглалтаас огт өөр зүйлсийг тэд хэлж байвал чамд нэгээс олон авьяас байхыг үгүйсэхгүй. Жишээ нь NBA-гийн зарим алдартай тамирчид мэргэжлийн сагсан бөмбөг тоглохын хажуугаар дуудулж өөрийн цомгоо хүртэл гаргасан байдаг. Өөрийн авьяас ур чадварт үндэслэн тохирох зөв мэргэжлээ сонгож бусдыг нь хобби маягаар хөгжүүлж яагаад болохгүй гэж авьяас ур чадвар надад байхгүй хэмээн бодож бүх сэтгэлээр унаарай. Ямар нэгэн авьяас ур чадваргүй хүн гэж ерөөсөө ч байдаггүй юм. Үүнээс гадна ур чадвар авьяас дээр түшиглэж ямар мэргэжил илүү тохирох вэ гэдэг асуултанд хариулахад туслах зорилготой олон сорилууд байдгаас хамгийн өргөн хэрэглэгддэг сорилуудыг 10 дугаар ангид танилцуулна. Авьяас ур чадвараа нээж тодорхойсноор амжилт авчрах мэргэжлийг сонгоход ч туслах болно. Ямар ч дуулах авьяасгүй, огтоос засаршгүй салгой хоолойтой байж би дуулах дуртай болохоор дуучин болно гэд зүтгээд байвал мэдээж хэцүү гэдгийг санаарай. Авьяас чадвараа тодорхойлно гэдэг мэргэжлээ зөв сонгох урт аяны зөвхөн нэгэн хэсэг билээ. Дараагийн ангид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хэрхэн тодорхойлох талаар ярилцсан.